За ийм призмын бүтэн газар үгийн талбайг болно. За бүтэн газар үгийн талбай гэдэг бол мэдээж яг юу байх вэ гэхээр энэ талбайг хоёр давж үржүүлнэ. Яг бол наан нэг ба цаана нэг ба. Өөрөөр хэлэх юм бол SABC нэмэх нь SDEF. За тэгээд цааш нь дахиад юмнууд нэмэлт төр зур өгч. Энэний талбай болохоор мэдээж тэгшүүнс хуруулж байгаа учраас 3-ыг 8-аар хожуулаад 2-т байна. Тэгэхээр энд 12 болно. За энэ нөгөөх нь яг адилхан 12. За одоо бид нэр ADFC буюу энэ нэг тэгшүүнцөд байна. Энэний талбай бол энэ талбай бол ойлгомжтой амархан SADFC. За энэний талбай юу гэж гарч ирэх вэ гэхээр 3-ыг үржих нь 7 буюу 21. B-ийн урт 7 байгаа учраас энэ урт ч гэсэндээ 7 байж таарна. За одоо суурьт байгаа нэмэх нь CFEB гэсэн суурьт байгаа тэгшүүнцийн талбайг болно. Энэ бол мэдээж хэрэг 8-ыг үржих нь 7. За одоо нэг зүйл үлдсэн, тэр нь болохоор SADEB. Өөрөөр хэлэх юм бол энэ дээдлэлт байгаа энэ хэсгийн талбай гэсэн үг. За энэ талбайг олохын тулд мэдээж хэрэг AB-гийн уртыг 7-оор хөрвүүлнэ. За тэгэхээр AB-г олох хэрэгтэй болж таарна. AB-г хэрхэн олох вэ гэхээр Pythagorean теорем бичээд AB-гийн квадрат гэдэг бол 3-ын квадрат дээр нэмэх нь 8-ын квадрат. 3-ын квадрат бол 9 гарна, 8-ын квадрат нь 64 гэхлээр 73 гэж гарч ирэх юм байна. Өөрөөр хэлэх юм бол AB гэдэг бол язгуурын дор 73. За тэгэхээр энэний оронд язгуур дор 73 очино. За ер нь бичих юм бол энэ 20 нийлээд 24. 24 дээр 21-ийг нэмэхээр 45, 45 дээр 7, 8, 56, 56-ыг нэмэхээр 101 болох юм байна. За нөгөөх нь болохоор харин 7-г үржих нь язгуур дор 73 болно. За 73-аас язгуур ямар нэгэн тав гарахгүй учраас шууд ингээд болгоод үүснэ.